Орой минь хүргэе сайхан амарч байна үзэгчдээ. Өвлийн 17 нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрч байна. Өнөөдөр миний урьсан зочин бол энэ хүнтэй та уулзахыг, чин сэтгэлийн яриаг сонсохыг хүлээсэн байх гэж бодож байна. Миний хувьд ч юм уу ялгаагүй. Монгол улсын арслан бүрэн төгс. Шинэ оны минь хүргэе танд. За баярлалаа. Тэгээд туур тусгаар Монголын ард түмэндээ бас ирж байгаа шинэ оны мэндийг хүргье. Дандаа одоо дээлтэй ингэж харж исэн болохоос биш яг хослол хүмүүсэд ингэ сууж яхад бас л гой харагддаг юм байна. Баярлалаа. Баяр хөслөл арга хэмжээл бол юмснэ тий. Гэтэ нэг бишээ бид нар ч бас нэг чөлөө товцлоод байж бас сурцсан. Наадам болгоноор Монгол бүхэн өргөнд барилж байгаа барилдаан бүрээр л нутаг усаараа дуудуулж цолгон шинга арт түмэндээ сонсогддог. Тэгэхээр нутгийнхаа тухай өс төрсөн угуул унсан газар угаасан усныхаа тухай та бидэнтэй хаалцахгүй юу? Тий, яс нэг тийм өөрөмт сайхан нутагт төрсөн гэж өөрийгөө боддог. Тэр их өндөр асах дуул хад ийм газар амьдрал гэдэг чинь өөрөө амьдралын тийм төвчээр суулгаж идэг юм болоо гэж боддог шүү дээ. Мал хариулна гэдэг чинь. Тэгээ тэр уулаар тараагийн үчин тэр эргүүлэн тойрно гэдэг чинь бас нэг бас их ясар төвчээр тал газар мал харуулснаас хэд технологи төвчээр шаардж байгаа юм л да. Хүүхэд байхдаа та барилдыг ноцолдог байв уу? Танаа удамд ирнэ энэ бүхт одоо зодголж байгаа бүх барилддаг хүмүүс ирэн байдгүй. Тийм манай удамд гэвэл барилддаг хүн байхгүй. Манай аав ч өөр их том биетэй 1.85 та. Тийм хүн байдаг. Яхаа тухайн үед одоо тийм нийгэм өөр байсан бол бас барилдах байсан юм л бас нэг мэдэхгүй л байна л да. Тийм хүмүүс чийл одоо бүх болох хэвээр нутгийнхаа нэрийг гаргах хэвээр. Яал одоо өвчнөө сайхан хөвчдөг нөлөөр дом гэж гэдэг. Тэр надад бас их нөлөөсөн үү гэж бодож байна. Том хөвгт хайчлаа гэхтэр би төгөө давдагчгүй байсан. Тийм л хөвгт байсан. Их бирлэгөө чадaltaа хараажилдэг сайн. Айлын баг юм чинь нэлээд эрх танхил өссөн юм аа. Та тэгэхээр нэлээд дураараа хүн болж таарж гин үү? Тий, ер нь жаахан тийм өөрийнхөө боцноор явдаг гэж хэлэхөө да тий. Ер нь нэг зорчнороо л амьдарч байгаа. Гэхдээ одоо миний бүх болох хүсэл мөрөөдөл бол одоо миний л мөрөөдөл. Би тэгээд энэ мөрөөдлөөрөө ингэж амьдарч байгаа. Сэтгэл их хангалуун байдаг шүү дээ. Жохон бахта би ээжээсээ салдггүй. Хаа явсан ч хам тавьжээдэг. Тэгээ нэг номхон морьтой. Гэрэн күнтэй хоёулныгэл читэп мөрнө гэгээл хоёулын хоорондоо күнчэхт яг тэрүүг ойлгоод бүр хол очиж яг замтосоо сүүчгсэн байдаг. Тэгэл мөртөө очивол босчирал бүрүү талны бол бүрүү талны зөв талны номхоо мөртөө би. Тэгэл мен түүнээ сундлж аваад хоёулынтэй болдог. Байнга л хаар юмна дандаа сундалдаа. Тэгээд манай нутгийн сундалдаа хоёр гэлдээд инээлдэг дооголдог байсан. Ээжигээ та хэрэг санаж байна одоо? Сайн л их санагддаг да тий. Тэгэл одоо гэр одоо жоохон божгол магадгүй дэрнэ. Тэгээд их нөмөр нөөлөхтэй. Тэгэхээр фүг гээл явчихдаг шүү дээ. Тусламжийн аль дутуугийн хүчээж өхөмснө гэж их боддог байсан. Тэгэл харин ээжтэй бэгэлгэн хардцсан ч ээж над юм авчирал гэж хэлдэг. Тэгэл би марч нөхцөлдөө өөрийн юм насагдаг. Мадахан бэхлэхин тулд. Тэгэл ээжтэй намдаа юм болохоор ээж л гэж хэлдэг. Хэлэл бид надлих тийм юм ними мамна гэдэг. Надад бол их зөөл шүү дээ. Би ч тэр нэг үг хэлээд үзэг өгсөн дээр нэг чанга алгадуулж үзэг байх юм шүү дээ. Тэгэхээр их амархан гомддог байх нэ та? Гомдно. Тийм тал байгаа. 6-7 нас хүртэл ээж хэм юм гэсэн. Ээжээсээ салддаг хөвгтөөсөн. Сүүлдээ зүгээр дар зунгааж байгаа өвчдөг. Тэгээд сүүлдээ ээж хөвлөхгүй болохоор ямааны мэм хөвгтөг. Тий, сүүн дуртай. Удам залгах, гал голом сахих гэдэг утгаар нь таныг бас их тийж дураар нь өсгөж бас хамаагүй хүмүүсээр үг хэлүүлдэггүй байсан болов уу гэж бодож байна л да. Гэхдээ нөгөө хайрын дотроо халан гаднаа байсан цаг хугацаас байдаг л байх.
Тийм. Гэтэ аав ээж минь надад зэрэг нэг гар хурчээсэн удаа байхгүй. Ээж минь намайг жоохон бахт нэг бөхсөн дээр задаад хичээл дараа гэсэн юм жоохон бахт. Тэгсэн нэг манай хаанаас нэг туучууд их орж ирдэг. Би таны 3 буута турах туваа авчирч буудуулна гэдээ өгчсэн. Би одоо ерөөсөө санаас гадаггүй. Дөрөвдүгээр ингээд өсөөл өхөөлөх замдаа шулуулж ирсэн. Амар зүйлсийг хийгээд зүгхээ бол гэрээс зогсож ирсэн шүү дээ. Динхэл донхолтой амьдралд бүдэрч унах энэ цагт ор дээдийн захнаас татаж тэнгэр намайг босгосон юм. Үеийнхээ хүүхдүүдээс нэлээд өндөр байсан уу? Тэгэлгүй хоо би ч одоо эхээс 5 хил дээр өнцөд ирсэн. Тэгэл ер нь 1-р ангид ороод 11-р төгслөө тэгэл нэг л зогслоо шүү дээ. Тэгэхээр хочтой байсан байж таарлаа да. Тий, өндөр гэдэг хэвчтэй байсан. Манай аав ч өндөр бүрвэ гэдэг. Би ч гэсэн өндөр бүрэн төгсгөл. Том хөвгөл орсон. Ихэр гэж хэлж байсан. Тэр мэддгээр тэгэл ганц том хөвгөл нур дээр мэмч гэдэг нь ихэр гарчаа тэгээд ихэр гэсэн чи яадаг гэхээр ганц том хоёрын дата нэг гарсан биш үү гэж хэлж байсан. Өрхөөсөө тийм бүх болох үйл зүйтэй төрсөн юм гэж боддоо шүү дээ. Жохон байхдаа тэгэл айлын хөвгөд гараад ноцтолтно. 1-р ангид ороод завсарлагаараа дээд ангийн хахнарыг харж аваад ноцтолтно гадна 15 минут ч зүгээр тэгээд хормын төдөдөл өнгөрчдөг. 4-5 хүрээд ирсэн чинь барилдгал тоглоомл дандаа гэдэг. Хөвгдөдөө дандаа тоглодог. Барилддаг тийм хөвгдөс. Зүрх дандаа бөхийн тийм бичгтэй цаас их цуглуулдаг. Манай бас ярдгийг. Одоо би энэ 3 хөвгчийн одоо гуруулыг ихээс гарсан. Тэгсэн мөртлөө 3 өөр хөсөл мөрөөдөлтэй 3 өөр тэмүүлэлтэй гэдэг. Манай том ах бол юу машин тийм техник талтай авьяастай. Дунд ах бол мал талтай авьяастай. Би болохоор бөхлөгөө ингэ явцсан. Тэгэхээр 3 өөр хөсөл тэмүүлэл 3 өөр тэмүүлэлтэй. Сони шоу гэ. Өөрөөр барилдаж яглалаа Баточор багшаасланхан гараад өөдөр ингэж явал ийм салам амжилтанд өөрөө яваад ажил хөрч явах да би. Аав нь яг ардтай маллал өөрөө мал тайртай малч. Миний бүхэл амьдрал мал ах уу дэгийн соёл иргэжлэлтэй цаашгүй холбоотой. Одоо ч гэсэн би бас нэг тэргүй алдахгүй. Манай аав чинь 1999 онд улсын аварга малчин болсон хүн байдаг. Тэр малын өрсийг бас тасалчихгүй юмсан. Тэ. Хаяа нэг мал дээр очиод нэг мал дотроо явж очиж бас их сайхан сэтгэл, сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Тамирчны стресс гэх юм уу та тэ. Тийм юм одоо бид нар бол ингээ мал дээр гарч тайлдаг гэх үү тэ. Сайхан морины хөл сонирлээ аргалын утаанд нэг сайхан цай чэнж байгаа тэ. Мартагаа ноцтол, малтагаа ноцтол. Спортын бэлтгэл, спортын амжилт гэж бас их хэцүү юм. Өчигдөр хөдөлмөр бас эрзөрөг бүх юм их шаардж идэг. Одоо би хөвдөө бол өөрийнхөө дуртай спортоо сонгоцсон тийм. Бэлтгэлээ хийгээ барилаад энэсээ кайф авчдаг. Энэгээрөө би сайхан амьдчдаг. Ийм болохоор би энэ өшөө илүү дуртай, өшөө юм хэрэгт хичээлтэй байдаг юм. Ямар ч эр хүн бүхэн спортоор хичээлээ бэлтгэл сургууль хийгээд Монгол бүхийн хамт олонны дунд ороод хүмүүжт бонцонраа өмс цугсаа байж авч хөх дээдлэх найс нөхдөд хөндлөх дэмжээгээ хөндлөх цол хөндлөх гэх ингээд маш их юм суралцаад заасан заагаагүй хамт олонны уурай зөвхөн би сурдаг да. 2008 онд хотод оюутан болж ирчихв. Тэр зүүн аймагт очиж 5 даваад аймгийн начин болоод тэгээ аймгийн арслан болох гэж бас нэлээд юзээд бараагүй маа. Тэгээд 2010 онд наадам дуусаад Сангисрын одоо тохой аймгийн арслан байсан. 3-5 тунж унчаад гэртээ очсон. Очихдоо би юу төлөвлөж очсон гэвэл би цаашаа Баян-Улгийн наадамд очих гээд бас ихнэр хөөхтэй дагуулсан шинэ хөөхтэй болсон. Очижээ. Баян-Улгад очиж чи тэртээ дэргөө тэр томчууд ирэл чи өмнө шүү дээ. Адгаж аймгийн цол ягаад авчиж болдгоо юм чи. Күнний гүнд ягаад урдгоо ч гээд би тэгсэн. Тэгээд юм хэллэгээ байжгаад ахт нь очив гэсэн. Энэ залуу Баян-Улгаа явдаг гинэ яад юм гэсэн. Тэгсэн ахын дайсан.
Явуулах юм аа. Яваад үнжилэг төвнэмэр хөлчөөдөг юм ингээ. Аймгийн наадмаар сайхан барилж шууд төрүүлээ. Тэгээд аав руугаа эцэгдэггүй. Эхлэл гоё мессежчгүй яа. Тэгээд дөрөв төлчлээ гэдэг гэсэн. Аав. За 3 том цолтой хөлтөл илжсэн байл гэдэг. Одоо тэгээд тасархай дүүдэл гэж бодчих гэсэн. Хүн хариулаад ирж ятлаа бэрдэг ди. Өрөндөгс одоо сүүлчийн даваанд барилддаг гэж яана гэсэн миний утсан дээр мессерж гинэ. Ирэн чин одоо ичгтэр наадам гэсэн өнөөдөр сүүлчийн наадам болж яадаг. Наа чин 4 өдөр зилдчихэ. Тийм асаарчаа гэчээд би туулгаа хонь хариулъя гэж. Тэгэл явж хөдөлгөөнтэн хүрээд ирсэн чинь баян нэлгээ төрүүлчлээ гэсэн. Тэгж яаж баян нэлгээд аймгийн арслан солоолсон. Тэгээд аймгийн арслан болчиход очсон. Гэсэн юу баяр. Энэ цалыг ч бас олон жил хүсэж мөрөөдөжсэн те. Бас нэг гээшээ явах. Бас нэг үе таалга, юмны үе таалга нэгдлээ гээд. Та ерэн хэр шартаа хүн бэ? Шартаа гэхдээ ил гаргахгүй бол хичээд гэдэг настай хүмүүс ярьж байсан. Амьдрал шаргуу хүн амжилт. Шартаа байх хэрэгтэй. Гэхдээ зөв шартаа хүн амжилт авдаг шүү. Тэгэхгүй одоо энэ барьж байгаа хүний витэ чи гэмтэх чиг чаддаг тийм. Яаж игээд ингэ тавч ийм хүмүүс ерөөсөө амжилт авдаг юм аа. Чи энэ хийж байгаа хүн дээр өөрөө юм хийж чи амжилт авах тийм шаруулж чам. Хүн нэг бол амжилт төрөд юм аа тасна. Хаана тэр хүч, хаана зориг, хурд тэрийг энэ дэвжэн дээр л гаргах хэрэгтэй. Тэр цагт бусад үед бол одоо энгийн даруу төлөв нахмал настан цолтон хүмүүсээ хүндэтгдэг. Ингээл юм бол одоо Монгол бүхний нийгэмд бол үнэхээр өндөртөл байж чадна. Барилдааны мэдрэмж гэдэг чинь яг тухайн орчиндөө яг тухайн үедээ гардаг байхгүй яг нэг одоо нөгөө хүн ямар байдалтай байна уу тэр өдөр ямар байдалтай байна уу өнгө айсан өдөр тэр хүний бас нэг хямар гэж бас юм байна. Тэр биний бэлтгэлийн тэр нэг таарсны ир гэж юм байна. Тэр үгд бас хараад мэдтгэлтэй. Манай бүрэн төгс бол одоо бас залуу аймгийн арслан байхдаа бол өндөр цолонд хүрч цойлж гарч ирсэн юм сайхан арслан. Тэгээд тэрийгээрээ тогтохгүй араас нь залгаж энэ амжилтаа баттгаж давтаж ингэж өсөж яваа маш хөдөлмөрч. Энэ зангаараа бусдаас бол илүү л гэж боддог. Бүх шинжтэй хүмүүс за нэр өнгөтэй харагдчихин да гэж нэг хэлдэг. Тэгэхээр хүн өөрийгөө за би ч нэг бэлтгэл ханлаа да амжилч гэдэг тийм бодол эргэцүүлэл ирнэ гардгуу. Тий зөн сон байдаг хөө. Зөн сонгоод яг ингээ бэлтгэл хандсан үед бол өөрийнхөө мэддэгдэн шүү дээ. Би хоёр сайн барилдсан гэсэн үед бол хэлж байгаа сайн барилдсан шүү дээ. Хоёр байтга 20 хоног барилдсан чадах тийм сэтгэлээ нэгээд байж л барилдсан шүү дээ. Өнөөдөр бүх бас шинжлэх ухааны төвшөнд их хөгжсөн байна. Нийгмийн одоо баг 2-оос илүү барилдаанд хийгээл цаашид бол тэгэл судлаад хариулт мэх. Тийм болохоор бас нэг мэдээж хүний дарах нь унган мэх гэж байлгүй байх. Тэн дээрээ толгуурлж бас өөрийнхөө давуу тал дээр ашиглаж шин юм суралцж явж ижил илүү амжилт гаргадаг юм бол гэж боддог шүү дээ. Бөхчүүдийн нэг бүдүүн бараг гэж ярьдаг. Би нэгс их тэр үгэнд бас их нийцдэг юм болов гэж боддог шүү дээ. Яагаад гэвэл одоо өрсөлдөгч хөгчүүдийнхээ барилдааны харж яан судалж байна тий. Одоо тэр хүн одоо мэх хийж яхад бол тэр хором секундын дотор тэр хүн сэтгэж хариулт мэх хийж чадж байгаа. Энэ хүн чинь бас нэг судалгааны үндсэн дээр л бас яаж байгаа л да. Тэгэхгүй зүгээр үнэхээр төрүүлэх гарч ирэл угсраад юм хийгээл хайдаг юм бас биш л байна. Аймгийн арслан болно гэдэг маань улсын наадамд улсын дээд цолтой бөхчүүдтэй энэ зэрэгцэж барилдана гэсэн томоохон хариуцлага бас бий болоод өөрийгөө илүү улам дайчлах хүсэл мөрөөдөл тэмүүлээ том харж эхлэх цаг ирж байгаа үсттэй. Өсвөр залуучуудын улсын арга төрүүлээд тэгээ улсын наадам төрүүлжсэн тэмдэг бас их цөөхөн байдаг юм лээ. Тэгээд ер нь нэг өсвөрт байхаас ингээд циклтэй бэлтгэл ороо явцсан. Тэгэл тэр бэлтгэл манаас төрүүлэхэд бас их нөлөөлжсэн л гэж боддог шүү дээ. Байнгын циклтэй форма өрцсөн ингэж явж байгаа. 1900 за 20 30 40 50-аад оны барилдаанууд дээр бол аймгийн цолтой бүх улсын одоо наадам төрүүлэх тийм зүйл байсан. Тэрнээс хойш нэлээд тасарсан байсан
үеэлтэй одоо таныг арслан болж явах тэр цаг мөч бол тэгээд та хоёр нь өөрөө аймгийн арслангаас улсын наадамд ингээд за 5 даваад улсын начин цолны болцол хангаад байж байхдаа төрүүлнэ гэж ер нь та хоёр нь өөрөө бодож ирсэн үү? Тий, одоо энэ аймгийн арслан цалтаагаас улсын наадамд төрүүлсэн 4 бүх байдیں۔ Тий, төвдөн дорж авраг, зөөр авраг. Тэгээ сүүлд он төвөмг орогдлаарсан гэдэг. Хөтөлгөөн мөртөөр төрүүлээд. Улсын наадам нэг жил хөрөлдөд төрүүлсэн тийм гэдэг. 206 хөрөлдөж цуглаар. Одоо бас нэг 60 жилийн юм шиг байна. Тэгээ дараа нь 4 дэх бий болж байгаа юм л да. Тэгээд улсын наадам 5 давган гэж бас чангал байсан л да надаа. 2009 оноос хойш чинь тэгэл 12 он хүртэл 4 жил үзэл 5 даваад цаашаа бол ер нь тэгээд дээшээ өндөр цолон төрнөд тийм бичлээсэн л да. Дээшээ сайн барилдах баг. Тэгээд яг төрүүл байсан уу гэвэл бас эргэлзээтэй байсан. 4-ийн даваанд та өөрийнхөө нутгийн одоо мөнх хат аврахтаа онол таарчилсан баха тий. Тэгсэн. Мөнх хат аврахтаа таарлаа гэсэн. Азгадаа дахиад үүлнэ. Үнэхээр нь үүлээд нам их өрн дээр гисэн гэвта үтсэлж авдгаа. Арай хэцүү. Наад эцэгхэнд маш их юм бодогддог. Миний барилд юус чаддгүй байхгүй аав ээжээр. Гараа авчдаг. Тий, харж чаддгүй. Хоны хариулж явсан гэсэн. Тэгсэн ах ирэл мөнхөд авахтаа таарчлаа гэсэн чинь. За энэ хөвгцөл авахгүй нэ яасаазгүй хөвгтвэ гээл. За ард нь дэвэрч гараад аймгийн арслан бүрэн төгс. Гингүүцээ. Аймгийн давсан мэн гэря шонгороолын мэдээ сургууль Алтрын спортын ороод улаан эсвэлсэн дөрвөн өмчит компани бүх аймгийн арслан бүрэн төгс. Улсын авраг мөнх батаар 4 давлаа. 5 даваал начин боллоо гээл. Тэгээ гэртээ ороод хүмүүс ирж эхлээл. Тэгэл нэмгцээр гээл төрүүлээл. Тэгэл шүн би 2 цаг гээл ярьсан л да. Би одоо хорват ёстол юм хамгийн их магнаа хагартлаа баярлсан юм би байгаа. Нэгэсэнтэй бас нэг утга өсөнтэй бас нэг хэрэг тарьсаад байгаа юм шүү дээ чи бас тий. Төрүүлж байгаа хүнийг нь 4 тоон оногцсон. Аймгийн арслангаас бас нэлээд хэрэм буутай арслан. Доор зөксөж байгаа магнаа зөксөж байгаа бас нэг тухайн үед бас нэг юм паниктах юм байсан. Тэр их хөөрөл, тэр их баяр багтал дэр нь хизээ буусан бэ? Жил гар үргэлжилсэн баха. Хүн болгон л ярьж гар барихыг утсан баг. Яг орчин солигч байгаа. Ирээл юусэн ингээд зураг авахуулахыг хүсэж ирсэн баг тий. Алтрын спортын ороо Улааны 4-р цэглэгийн стандарт төрийн өмчит компани Овшнур үхэн нэвжээний бүх аймгийн арслан бүрийн бүрэн төгс 9-5 дөрвөлж Монгол улсын арслан цолны болцлыг хангалаа. Наадмаас хойш чинь 3 хоног баг унтаагүй шүү дээ. Шөнө нөр хөрдөг. Зүүд биш байгаа даа. Тэгэл одоо ихнэртэйгээ ойлын ярьсан цолны юугаар харцсан. Нүүлгээ харцсан. Энэ л байна да гэсэн хоёлаа. Өөрөөр ирдэх зүйл гарч ирсэн үү? За би ч зүйл бас өөргөө хинжсэн л дээ бас. Гиснээс ч гэсэн болоогүй шүү чи байл. Хянадаас мөртлөө жил явсан шүү дээ. Бөхөө их хүндэлдэг, дээдлдэг, дэмждэг учраас Монгол түмний хайр хүндэтгэл яалчгүй танд ирсэн байгаа л да. Нэгсэндээ бол алганы ара өв шиг өөрчлөгдсөн байх гэж би бодож байна л да. Өөрлөг аймгийн арсланаас нэг үтгэл усад төрүүлсэн. Очоод хүн болгон дээшээ суулидыг тэгээд баах настай хүмүүсийн дээрээс уушдаг. Зөв ч юм уу, буруу ч юм уу гээл те. Улсын наадам төрүүлсний дараа нутгийн зүүн хоолнд дэмждэг байгууллагаас л баахан машин тэргүүгээл, баахан байрагвал, баахан мөнгө төрүүгээл тэгээд хэд гэж нийгэм ер нь ойлгодог юм шиг юм л да. Тийм зүйлэр нь хэрэг байдгийг. Баахан байна байна. Манай нутгийн ах нар ч бас спорт ойлгодог, спорт сэтгэлтэй мундаг хүмүүс үүдэг шүү дээ. Аагаал юмар. Нутгийн зөвлөл аваа төрүүлж ах чинь бас цааш юм шиг бэлгэлж исэн. Амьдралч алдаж онох юм гарна. Тийм болгонд чинь аавын минь хүнтэй сургаалууд намайг ч бас нэг урам зориг хайрлан те. Ясныг тийм бие хүн болгож өгч байгаа юм бол гэж боддог шүү дээ.
Бэлтгэлээ сайн хий. Одоо энэ хамгийн гол нь би даруй байхыг хүсээд. Даруй зантаа ихсэн болгосон байв. Үнэн шиг хаюул хайсан шиг л бай. Тий. Тэсвэний үеийн өндөр даваанд гарч ярахад яах нь айсан гэрээд байдаг болж итсэн шүү. Хотод ирнэ. Тэгээ өглөө 6 цаг гээл босч байна. Миний орны ажил дээрээ сууж шүү дээ. Чи ингэж их хүнцээс яаж амжилт гаргах юм чи? Хөдөөний малч тэр чи өглөө 5 цагт чүхрээ саад гээл. Орой морой ирэх юм бол манай эхнэрээс түрүү надраа залгана шүү дээ. Хүүхэд ирэн багаасаа үдэстэй байд юм байлаа шүү дээ. Дандаа бök их сонирхдаг хүүхэд байсан. Манай хоёр ах ч одоо хоёулаа малчин. Хэрвээ хоёр ахын нэг нь сурцвал би малчин болж шүү дээ. Сүм дээр чи даваанд гардаг хүн болддоггүй шүү дээ. Тэгэхэд нэг наадамд 3 удаа хүртэл гарч ирсэн. 3 удаа хаяулж байсан. Тэгээ ахаар мохуулж байсан. Хүн нэгэн удаа гард юм чи. 3 удаа гарч үнжэнэ ч гэж. Одоо чи сургууль сур гэж би хэлж байсан юм. Хичээл сур. Эртэж гэлжил чамаа яах юм? Тийм. Залуу насны юм. Залуу наснд амжилт гарахгүй бол чамаа яах юм? Баталгаатай мэргэжилтэй амьдралтай болж байгаа гэж надад зэгцэгдэг. Тэгэл хөтөлчрээ тоглоом алхад оруулсан. Хэцүүж бичлэр 2 сар сурсан. Тэгээд 2 сар сурсан. Тэгээ 2 сар сурахтаа эхнэрээ аваад авсан да. За, баярлалаа. За, баярлалаа. Тэгэхээр хүүхэд нь ээж нь сайн уу? Сайн. Тий. Читэр хөөтэй болчоод. Монгол түмэн хүүтэй болвол их удам залах хүү төрлөө бүх төрн гэж бэлгшээдэг шүү дээ тий. Тий, Монгол ард түмний бас сайхан бэлэгдлийг өгдөг шүү дээ. Хүү төрөглөх тэрнаа гэдэг. Бас тэгээд энэ сайхан хөөтэй болсонд баяртай байна. Анхны хүүхэдтэй нь охин баха тий. Тий, манай анхны охин сүүлээр нь тэгээд хүү. Хүүгээ төрж явах дүү над сонсгосон. Тэгэд хүү андэрсэн. Тэгээ шүүд аава нэр өгсөн. Би тэгээд шүүд газар дээр нэр өгсөн. Дунд хүү дээр чинь би чи өөрөө нэр өгсөн. Очсны гомдол зүгс. Аа өчс чи нэр миний өгсөн байна гэ. Сая зэрэг за та нэрээ өгөх таа хайр тэгээд. Өвөө ямар нэр хайрлсан бэ? Буян Эрдэнэс нэр хайрлсан. Буян Эрдэнэ. Таны нэр бас их өөрмөц. Баяр сэнгэн натмын түгээмэл жохлон бүрдүүлэгч хуртан шадамгаа өрнөн шүгэгч бахтам дөрмөгээ атар зэрэгт удан жаватрахын харин ахын шигтэ Монгол сэн арслан бүрэн төгсөө. Би одоо нэрээр бас их урам зориг авдаг шүү дээ. Ажиг нэг юм шантрах янз бүрийн юм барна. Чи бүрэн төгс шүү дээ гэж ütгэж шүү дээ. Нэр гэдэг учиртай. 3 сарын 9-нд эмнэлэгт очиод 40 хоног эмнэлэгт хэвтээд тэгээд манай хүү гарсан. Миний хажууд уурхан дарга бүрэн төгс гэдэг юм байт. За их том хүү гарсан байх болох байх. Миний нэрийг гээд надаар нэрээ билсэн. Өөрийнхөө нэрээ билсэн. Тэгээд би тэр бүрэн төгс гэдэг нэрээ гал. Тэгээд 4 сарын 20-нд Көнде гэдэг газар гэртээ нэрж байсан. Ханы жилдээ бас тийм тус болох гэдэг таны хувьд зөндөө л ажил одоо ундрах нь дээ. Тий одоо тэгэл чанаас чадах чинь яриад болсон да. Бас тэгээд бэлтгэл сургууль гэдэг байдаг болохоор бас нэг бас бусад аудийн дата тэгж цаг зав гаргахтаа бас их таарав. Тэрсэн аав бай та. Яг гайгүй. Янз нэг аяхта цайг лгүүлж өгдөг ч юм нэр жижиг сажигнэр тослон да. Хүүхдээ хуурайлмаар тэр хэр ивтэй байх уу та ер нь. Ер нь нэг хүүхд мөхний хураалж үзээгүй шахах шүү. Гэхдээ хүн чинь нэг жирэмсэн байх хугацаанд бас жоохон сэтгэл санааны хувьд жоохон их докторгүй байдаг шүү дээ тий. Амархан унддаг. Хэлж одоо олон жил болчихж би нэг ойлгодог болчих юм даа. Тий харцаараа ойлгодог болчих. Анхны тийм гардаг л байсан. Ханийхаа харцыг та хэр их сайн унших вэ?
Амшнаа ш. Уурлахтай яах вэ? Догоорч тэгээ. Дугаарч тэгээ. Та харин уурлахаараа яах вэ? Маа би ч самар ш. Арын чин албыг бүгдийг нь дагаад үр хүүхдийнхтэй нь өсгөөд хүмүүжүүлээд те ингээд явж гин гэдэг бол мэдээж үнэхээр гайхалтай өсөх юм л да. Одоо миний амьдралыг одоо бүгднгийн л авч явж штт. Би бол тэгэл бас нэг том хүүхдэн юм шиг л байдаг штт. Аа. Тий, бэлтгэл хийгээд ороод хувцас нарыг ажиллаа тавьчихсан, хоолндыг хийгээд тавьчихсан, усан дөрүүлэх холог бол байдаг. Нөгөө манай хүн нэг ангид яжгаад олимп сургууль руу шилжээд тэгэл уцаар их ярьдагсэн тэгэл тэр сургуулиасаа гарч нөгөө чөлөөгөр гарч ирдэг тэр үед нь л уулздаг гэсэн да. Анх танилцаад. Тэгээд нэг намар болд юм аа. Бэлтгэлээс орж ирчээд. Сургууль дээр байжсэн чинь л би жирэмсэн болцмоор гэдэг юм шүү дээ. Хөөе бас эвгүй юм бодож байна. Аа хөөе танилцдаг байгаа. Танилцуулаагүй. Үерхэж явж ирсэн. Үерхэж ирсэн. Тэгэл яах гэж болддог. Тэгээ байжгаад товод нэг барилдаан болсон. Тийш очиж би төрүүлчихэд нэг цаашаа аймагт ирсэн л дээ. Тэгин гоо техникаа чи маргааш онгоцор хөвөөд ирэхэд. Тэгээд аав ичээр намайг хөдөөнөөс авах гээд ороод ирсэн. Тэгээ би аймагт ороод ирсэн чинь аав ичээр за юу вэ гээд. Өөж л та гэд би. Яаж зүгээр танилцуулах гэдэг. Яас юу бас чи маргааш онгоцорыг хүн ирж байгаас юу хий гэдэг. Би нэг хүн байгаа хэлж чаддаг. Тэгж байгаа л хэлсэн. Тэгж хүлж хайрлаж явуулгүй яах вэ? Өөрөнгөсөн зан чанартай. Бэлтгэлийнхээ зав цагаар ирээл хүүхдүүдтэй ингээл гоцоо цагийг өнгөрөөдөг юм дөө. Хүүхдүүдтэй хэр их тоглож байна? Тоглоно шүү. Тий, өөр хүүхд чинь ер нь гэр бүлийн аз жаргал штэ. Тэгжэлээд хүүхдүүдэд харахаар л илүү аз жаргалтай байдаг да. Жилийн бол одоо хагсын гэртээ хагсын тэгэл гадуур амьдарч штэ би бол. Тэг бэлтгэл сургуульд гарна, адам юм хийсэн гэл ингээл. Тэгээ бас хаяа бас өрөвдгөө. Тэгээд чи бас ингээд одоо тий дандаа ингэж гэрсэгч байна. Тэгээ хүүхдээ харж байна. Хаяалсан гарч орж ил да гээл. Ярина. Тэгэхээр чи манай гэж бас нэг яахгүй. Чи сайхан барилжвэл одоо миний аз жаргал тэр юм да гээл. Амжилтанд хүрж байгаа, алдар цолонд хүрж байгаа бүх хүний ард маш их юм байдаг. Тэрний одоо хамгийн одоо гол байр суурь гэр бүл хайны ижил эзэлдэг. Ар гэр одоо хайны ижил одоо 50 амгалан боломжийн одоо тэр хүний бэлтгэл сургуультай ихтэн санаа зовхооргүй сайхан байх нь нэгдүгээр асуу. Хашаа байшиг өслээд. Цонхон харах хэсгэж утсан. Нэг толгойн талд нэг ор байгаа шүү дээ. Онцгой энэ толгойн талд нь юутай. Нэг хам бишнтэй. Дээрээс халаад доороос нь дараад. Тэг манай хүн бас яриа мотоо ерэн жаахан тийм дуугуй талдаа. Гар уухан гэсэн үг. Тий. Анийхаа та юугаар мах гэж явдаг вэ ер нь? Юуг нь хөндлөж явдаг? Тань юугаар урам өгч? Ноён нуруутай юм болов гэж боддог шүү дээ. Хэрвэргийн уурлаад байхгүй. Хэрвэргийн тэгс нэг сэтгэл хөдлөл надад үзүүлээд байхгүй. Тэгэл тийм төлөв төвшнөлхэндээ тий. Та ер нь юунд их хамгийн их дургүй вэ? Ингээ хүний нэг ингээл харахад ч юм уу, сонсоход ч юм уу, байгаа байдлын ч ингээд харахад нэг яалчгүй ингээ дотроос ингээ дургүйцэл төрүүлдэг юм байдаг штэ. Хүний их муулах тий. Ховж үеих тийм дургүй. Хамгийн сайхан дуртай зүйл юу байх вэ? Хүнтэй гоо сэтгэлээсээ харьцах. Тэ. Үнэнч. Гоё нэг гоё сэтгэлээ ярьцдаг. Нэг хоормогт яах гэж байгаа юм шиг тийм юм шиг сэтгэл тааламж санагддаг. Сэтгэлээсээ нэг ярьцдаг. Тийм хүмүүс зүгээр манай найз нар ч гэсэн гэхдээ нэг тиймэрхүү хүмүүс байдаг. Хүний амьдрал гэдэг бол ерөнхийдөө нэг уулын өргөл рүү тэмүүлж байгаа юм шиг нэг үргэлж нэг тийм бацж өмнөний төлөө тэмүүлж тэгж амьдрдаг л да. Энэ амьдрах байгаа хугацаанд тий найз нөхөд гэдэг бол үргэлж жаргал зовлонгоо хуваалцдаг. Тий санд бодлоо хуваалцдаг. Тэр өргөл рүү бас хамт тэмүүлж чаддаг. Алдаа оноог нь хийлж чаддаг ийм хүмүүсийг л бас найз нөхөд гэж боддог юм болов гэж боддог шүү дээ. Алаг дэлхийд намайг ганцаардл битгий үзэг гэж
ашгүй бурхан гар татлгүй хайрлсан амны хідэн нөхөдтэй билээ би. Цэцэг шиг залуунаас нь дан бид инээлдэж уулзлоо. Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлоо. 97 онд чинь бүрэн төгс бид нэг ангид орж илаа. Тэрнээс хойш ч одоо ингээд найзал төхөрлөл явж байна. Өдөөнөөс нэг бид нарыг бодоход хамаагүй өндөр өсгөлөн том биетэй. Бараг 10 ах юм шиг манай ангийнхнаас тийм том биетэй хөвгт орж ирсэн. Цаг үе дагаад хөвгчгэн ч амархан болсон юм шүү дээ. Өдөөний нэг бор хөвгтлээсэн тэгээд одоо ч ингээд би хүн боллоо шүү дээ. Хувь хүнээсээ илүү. Ямар нэгэн байдлаар юм атаач өтөө бас тийм атаархал ирдгүү танд ирдгэл баг. Гэхдээ би тэр болгоныг нэг сонсоод байхаж хүсдэггүй тийм. Тэр болгоныг нэг аваад ингээд одоо нэг асуудал болгоод байхыг хүсдэг юм аа. Тэгэл байж л тийм. Одоо өчтний хол замыг доолж дардан зам гэж бол байхгүй шүү дээ. Янз бүрийн тоонд бол залуучууд нийгэмдэр хийж бүтээж байгаа зүйлээрээ бусдад ингэж үлгэр дуурайл болохоос гадна бас нийгмийн сайн үлсийн аянд итгэх санаачлагтай оролцож байна л да. Тэгэхээр та хоёр нь энэ тал дээр ямар байр суурьтай байдгүй оролцож чаддгүй. Оролцсон тийм. Одоо энэ тэнд очиж те хүүхдийн баяр шинжилээр энэ ясрамжийн газрууд очиж хүүхдэд очиж биелэг өгдөг ч юм уу те. Нэг нийгэм тулгамдаад байгаа ямар асуудал байна тэр бүхнийг нэг өөрийн өнцгөөс бүх хүний өнцгөөс хувийн хүний өнцгөөс бас нэг тусдим болчих юмсан гэж бас их бодож байдаг. Тий. Яагаад та тэр хүүхдүүдэд ингэж бэлэг аваач ирнэ гэдэг юм бэ? Тий, би анх аймагт орж ирээд халамжийн төвөөж айлд байсан. Манай нэг хамаатныханд. Тэгээд би яг тэр хүүхдэд донд өссөн байхгүй. Асрамжийн хүүхдүүдийн донд. Гарч тоглолдог. Тэгээд тийм боомлог те гарангуут хүүхдүүд шоолдог. Шоглдог юм. Тэгээд тэрийг бас бодч шөрөвдчихнээс олон найз нартайс л да. Тэгээд ч бас те эцэг ихгүй юм хүүхд бас нэг өдөр ч гэсэн инээд баяр ажил бэлгэлчих юмсан. Гэсэн энэ үдээс байсан. Өнгөрсөн жил бас нэг барилдааныхаа байгаа нэг хавдрын аян гэдэг. Нэг сайн бас нэг зориулж ирсэн л та. Шинэ он гарах гэж байна. 16 онд хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэж 2017 онд юу хийхээ бас хүмүүс төлөвлөж эргэцүүлж бодож байгаа. Гэр бүлээрээ суугаад халуун дулаан яриаг өрнүүлж байгаа. Цаашид хийх зүйлээ төсөөлж ирээдүгөө дандаа гэгээлэх сайхнаар хард сууж байгаа л танаа гэр бүлийн хувьд тухайлбал баяр ёслолыг хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Манай гэр чинь нутгийн сайхан дүүнэр ирнэ. Дүүнэртэйгээ суугаал. Хууч ярина. Хөөрөлдөн, инээлдэн, дуулан, хоордон. Сайхан мөрөнд тий сая цагаан сар байна. Шинэ адмаа. Тэр нэг баяр төгөхөр барилдаад ингээ явж таардаг бас гинтээ. Баярлж чаддгүй гэх юм уу та. Нэг 6 сарын 1-нд хөрсөн баяраар гэртээ нэг цайж хийж байгаа. Тэгээд шин юм их сэтгэхийг бод өөрөө гисэн л дээ. Тэгээд баахан юм хожоод шанаад гэсэн. Эхлээд халуун дээрээс айгуугаа ямттай юм шиг санагдаад. Эхнэр унтаж байгаа босч ирээд хөрсний дараа. За хөрсний мэрийн мэдгэргээд цайг өгч амснаа. Яасан гашуу юм бэ? Тэгээ дандаа ингээд бүх барилдаад гэж боддгоо эсвэл арай өөр зорилгыг өөр зүйлийг давхар бас хийж бүтээ гэж та харддаг уу? Миний амьдралын нэг тийм том бот ном байна гэж харъя л да. Тэгэхэд бол бүх бол нэг тодорхой хэмжээний бүлэгнэл юм болоо гэж боддог шүү дээ. Цаашаа ч одоо хийх юм зөндөө шүү дээ. Эхний ээлжинд бол зорьсон зорилготой хүрээд авчээ. Тэгээд тэрний дараагаар бас дараагийнхаа сайхан хийж зүтгэх юм гэж боддоо шүү дээ. Өсний хөсөлмөр их хязгааргүй шүү дээ. Юу таныг их хөглж өгдөг үү? Ийм бодлыг тээж ирээдүрөө харахад тэ. Кварталны тэрэг сайхан уухаа тий. Баярлсан сэтгэл сайхан урмын хүсэл намайг хөглөдөгтөө. Хол газар ингээд явхад юм уу эсвэл нутгуруугаа зорж явах хугацаанд машин дотор нэг сайхан дуу сонсоод явах их зүгээр байдаг л да. Тэгэхээр энэ та хоёр нь сонсоход дуртай дуучин юм уу уран бүтээл байвал та биднэрт бас сонирхуулж болох уу? Тий, уртын сайхан дуугаа тэгэл сайхан ширүүн хайлуулаад. Тавьчих бас гоё шүү дээ. Онлайн интернет.
Сайхан удам талд. Та өөрөө дуулдаг гэсэн үг тэгэхээр дуулах уу? Би дуулахгүй. Дуу муу зах муу муу. Сайн сонсогч. Тий сонсно. Тэргээр бас баярлна. Дууч бас гоё шүү дээ. Дандаа нэг ерөөл магтаал тий. Би ч одоо нэг Монгол дөхийн дэвжэн дээр тий тэр торгон ногоон дэвжэн дээр гараад миний аз жаргал баяр баясгал ерөөсө тэнд л байт юм л гэж боддог. Бидний урилгыг хүлээж авч манай студид гэж өрөөж явах болтугай 2017 он өнөөдөр та бүхэн ярьсан яриа шиг дандаа юм сайхан гэрэлтэй гэгээтэй бүхнийг дагуулах болтугай гэж үзэгчдийнхээ өмнөөс танд хүсэн өрөө. Юу саас ирсэн цагаан гэсэн сэтгэгчтэй чих болтугай гэж өрөөё. Баярлалаа танд. Шинэ оноо сайхан өгтараа та. За баярлалаа.